Байцгаана уу? Би болохоор дэлхийн жижиг дунд үзэсгэлэнгийн өдөрлөгт энэ жил анх удаага оролцож байна. Манайх болохоор зэрлэг авт гэдэг энэ брэндийг хөгжүүлж байгаа Мандала юу гэсэн компани байгаа. Тэгээ би энэ компани гүйцэтгэх захирлын хүн юм байна. За манай компани болохоор ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ гэвэл гişүгэн ургамлыг жимсээр баяжуулаад огт нөөцлөгчгүй сахар багтаа органик бүтээгдэхүүн хийж байгаа. За гişүгэн ургамл маань өөрөө хүний биед ямар ачаал тустай вэ гэхээр бүх төрлийн үргэлжлэлийг дарж хордлогыг тайлж өгнө. За тэгээд дархлааг маш сайн дэмжих юм аа. Тэгэхээр энэ ургамлынхаа одоо ач тустай байдлыг жимсээр баяжуулаад тэгээд ард түмэндээ хүргэж жимсээр ирүүлчих боломж олгож байгаа. Тэгээд танай бүтээгдэхүүний одоо энэ ганцхан гişүгэн биш энэ чинь хэд хэдэн төрлөх байгаад байна тийм үү? Тэгэхээр жимс одоо энэ яг бусад ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсгаар ялгаатай органик гэж энэ органикийнхаа одоо булгаажуулалт тийм эдрийг энэ хийх талаар ямар хаваач хийж байгаа. Одоогор болохоор бүтээгдэхүүний нэр төлөвлөгөөд болохоор гişүгэн жимсийг хүзээлтнээр баяжуулсан байна. Тарвсаар баяжуулсан байна. Нис жимс болон айс жимсээр баяжуулж гаргасан байгаа. За тэгээд 75% нь болохоор яг цэвэр жимс буюу гişүгнийхээ орцоор байгаа. 25% нь одоогор сахар орчин. Нэмэлтээр ус орохгүй, дөрвөлгч орохгүй, уцаа орцогч орохгүй байгаа. Цаашдаа бидний зорилт болохоор ямар сахаргүй одоо яг нөгөө эрүүл мэндэд анхаардаг дэмжлэгээ хийлгэж байгаа сахарын асуудалтай одоо сахараас татгалцсан хүмүүс зориулсан ийм бүтээгдэхүүн хийхийг одоо дараагийн шатнд бид нар зориод явж байгаа. Тэгэхээр энэ байдал маань болохоор одоо бусад жимсний вариант буюу одоо энэ Монголд байгаа бол экспортоор орж импортоор орж ирж байгаа эдгээр барианаас одоо энүүгээрээ давуу тал юм аа. Жимсний агуулмж хамгийн өндөр, сахарын агуулмж хамгийн бага. Тэгээ органикийг бид нэр болохоор одоо баталгаажуулах гад ингээд дараагийн шатнд төсөл тавиад явж байгаа. Яагаад органик гэж хэлж байгаа юм гэхээр Монгол улсынхаа хүсэнд ургасан ямар ч бордоогүй зэрлэг байгальтаар ургаж байгаа жимс болон гişүгэн ургамлаар хийж байна. Тэгээ одоо сахарыг бол бид нар сахаргүй хийх зорилт тавьсан байгаа. Дээрээс нь ямар ч нөөцлөгч оруулахгүй явж байгаа. Жимсээ хаанаас авдгийг, гişүгний хаанаас авдгийг, түүхийд нь хаанаас авдгийг, үйлдвэрлэл нь хаана явагдгийг төлөвлөсөн. Манай түүхийд болохоор Захмаа аймгийн Тусан цэнгэр сумаас түүхий идгээд татж авч байгаа. Тэгээ үйлдвэр маань болохоор Сангайхан дүүрэгт ороод ирсэн. Одоо Улаанбаатартай фармынхаа олготгоо болон зэцэлийг дагаад ихтэй одоо үйлдвэрлэлийг хийж эхэлсэн явж байгаа. Энэ сая нөгөө үнийн хувьд бас нэлээд хямдхан шиг санагдлаа. Танах энэ нөгөө шинэ үйлдвэр болохоор үнийн харьцангуй хямд тогтоож байна уу эсвэл өнөөдрийн үзэсгэлэн зориулж ингэж хямд яаж энэ үйлдвэрийн өндөр юм. Ер нь ямар үнэтэй ах вэ? Үнийн хувьд бол яг одоо зах зээлийн вариантаа харьцуулахад бол яг зах зээл дээр байгаа үнээр манайх зарагдаж байгаа. Энэ болохоор манайх үйлдвэрээс гаргаж байгаа анхны үн байгаа. За тэгээ цаашдаа бол одоо үн нэмэгдэхгүй байх талаар бид нар арга хийж авч одоо нэггүй байх талаар хэрэглэгчтэй бодож үйлчлэнэ гэж бодож байгаа. Ер нь бол одоо гадаадын вариануудыг харьцуулаад үзэхэд түүхийд нь 75% буюу түүнээс дээш ингээд жимсний орцтой вариант тэгээ сахар багтаа болоод ирэхээр ер нь нэмэгдэлтэй болоод эхэлчихсэн юм байлээ. Тэгээ бид нар бол ямар ч сан бага үнээр гэхдээ органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд өгөх юм зорилготой юм байна. Үйлдвэрийг цааш яаж өргөжүүлэх бодолтой байгаа вэ? Бизнесийн зээл энтрээ зөвшөөрж үйлдвэрлэл явуулахад ямар хөнгөлөлт бишээ байна. За одоо мэдээч нөгөө үйлдвэрлэл томрохын тулд мөнгө л одоо хэрэгтэй байна гэдэг шиг л байгаад байна. Одоогийн байдлаар бол манайх ямар нэгэн газраас зээл аваагүй яг өөрсдийн цэвэр хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа ингэж явуулж байгаа. Тэгээд нөхцөл байдлыг харахад бол хэрэглэгчид өдрөөс өдөрт ингэж нэмэгдэж байгаа. Олон хүмүүс ингэж худалдаа авах болсон байна. Үүнийг дагаад үйлдвэрийн нөхцөл байдлыг тэмдэглэхээс өөр аргагүй байдалд ингэж төрсэн байгаа. Тэгээд дараагийн нөхцөл байдалд бол мэдээч өвдөө аж ахуйн яам болон жижиг дундын газруудаас бид нар төслөө өгөөд тэгээд эмэгтэйчүүдийг дэмжих болон энэ газар тариалангийн тариаллыг хийх мэт зээлүүдэд одоо ингээд өсөлтөө гаргаад яваад ингээд өргөжүүлэх одоо зорилготой байгаад байна. Дэлэнг аймгийн Шаамар сумаас Төгөлдөр зүгийн аж ахуй гээд манайх одоо ер нь одоо энэ жижиг дунд эрхлэгчдийн үзэсгэлэнд бол жил бүр оролцдог. Өвлийн цагт ч тэр зуны цагт ч тэр байнга амар байна үзэсгэлэнгээ өвлийн цагтаас оролцдог. Ер нь одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлээ бас дэмжиж одоо энэ үзэсгэлэн худалдаа ингээд зохиож байгаа явдалтаас баяртай байгаа. Манай миний авчирсан одоо энэ бүтээгдэхүүн гэвэл яг цэвэр одоо байгалийн гаралтай зөвгийн аж ахуйн бүх төрлийн бүтээгдэхүүнүүдэд авчирсан. Зөвгийн жилий, зөвгийн бал, цэцгийн тоос гээл бүхэл өөрсдийн
аж ахуйд хэрэгэлдэг зүйлүүдээ бүгдийг авчирсан байгаа. Тэгэхээр одоо ингээд намраас эхлээд өвлжин хаваржин зарж штэ тий. Тэгэхээр энэ танах жилдээ хичнээн тоон зүгийн бал хурааж авдээ. Та юм хэд хичээлээ зүгийн аж ахуй эрхэлж гин. Одоо энэ бүх бүтээгдэхүүн одоо өдөө болчих байж гин гэхээр нэлээд одоо бас үйлдвэрлэл сайн байгаад ахиу байдаг гэсэн үг. Аа. Ер нь бол зүгийн аж ахуй эрхлээд нэг 15 жил болж байна. Ер нь бол бид нэр одоо энэ маань бол ерөнхийдөө одоо түрүү зуны зүгийн балал гэсэн үг байхгүй. Одоохондоо бол бас хангаа дэлхийн маань жоохон хүүтэндөө байгаа учраас бас зүгийн аж ахуй маань зүгийн балыг бол бас тэр болгон хурааж авч чадахгүй байна л та. Одоо яг л өөрсдийнх нь эмчилгээ одоо өөрсдийнх нь селекцийн ажлыг л одоохондоо хийж байна. Эдгээр эдгээр маань болохоор ерөөсөө юу штэ. Энэ гэхэд л одоо хаврын сарын бал энэ хүрэнтэй байгаа. Энэ зуны сарын цэцгийн бал байх жишээтэй. За тэгээд зөгийн жилийн зөгийн цэцгийн тоос гэдэг одоо энэ маань энэ цэцгийн тоос гэдэг маань болохоор ерөөсөө байгалийн одоо хээрийн эмийн ургамлын дээдлийн тоосонцор тэгээ уураг одоо хүний биеинд уураг нүхэн дархлаа дэмжин нойр гүйдэлтийг дэмжих маягаар ингэж хэрэгэлдэг ийм цэвэр байгалийн бүтээгдэхүүнүүд байна. Манайх бол ерөнхийдөө бол бас яг зүгийн аж ахуй бол нэлийн зүгийн балыг бол хураадаг. Тэгээд зуны цагт, өвдийн цагт ерөнхийдөө ингээд Монгол алтан баргашуунд бас өөрсдөө бас өгдөг. Тэгээд эхний бал гарахад одоо түрүү жилийн маань бал ерөнхийдөө дуусж явах жишээтэй ингээд байдаг та. Таны зүгийн аж ахуй дээр энэ одоо асуудал бэрхшээл ер нь юу байх юм? Зүгийн аж ахуй маань ер нь бол байгаль одоо цагуурийн байдлаас шалтгаалаад тухайн жилдээ бол ургацсан хэмжээ бол нөлөөлж идэг байхгүй юу. Энэ жилийн хувьд бол ерөнхийдөө бас одоо зүгийн үйлжилт нөгөө малаар бол нөгөө 100 болно гэдэг шиг энэ жил бол ер нь зүгийчд бол нэлээд бас эрсдэлтэй бас хэцүү жил байгаа. Тэр нь юу юм гэхээр зүгийн хавар зойрноос гарч ирэхдээ аюул их эрсдсэн. Тэгээд ерөнхийдөө зүгийчд маань одоо бүгдөө л одоо яг л энэ өөрсдийнхөө зүгийн аж ахуйгаар л одоо бас амьдралаа олгож байгаа. Ялангуяа манай Сэлэн аймгийн Шаамар сум бол ерөөсөө л зүгийгүй айл гэж байдгүй. Яг л өөрсдөө ажлын байраа бэлдээл энэ зүгийн аж ахуйг эрхэлдэг. Гэтэл энэ маань болохоор өнөө жил жоохон бас эрсдэл өндөртэй гарсан. Тэгээд одоо бас энэ юунд оролцож байгаа маань бас хэдий сайн ч гэсэн тантай бас ингээд ярьцлага өгж байгаа дээрээ би бас нэг юм хэлмээр санагдлаа л да. Одоо нөгөө малчтын зээл, ногоочтын зээл гэдэг хөнгөлтэй зээлүүд байдаг шүү дээ тий. Тэгээд манай зүгийчдэд бол ер нь тэр олон одоо зүгийн зээл гэж бас байдгүй ер нь. Тэгээ одоо аюу жишээ нэг юм хайрцаг зүгийг хэлчих 750 800 байдаг байхгүй. Тэгээд энэ маань ингээд нэг айл бараг 70 80 зүгийгээр ингээд эрсдчихэж байгаа. Тэгээд энд бол ямар нэгэн одоо нөгөө зууд болоход нөгөө үйлчлэлтийг яаж яадаг гэдэг тий. Тэр шиг тийм ямар нэгэн бас нэг туслалцаа бас байдгүй цэвэр өөрсдөө яадаг. Зүгий гэдэг маань ер нь бол нөгөө мал шиг ингэж байгаль дэлхийг ингэж талхлаад байдгүй шүү дээ. Яг нөгөө одоо хээрийн эмийн ургамал болоод балт ургамлыг баяжуулж идэг одоо байгалийн селекцийг хийж идэг ганц юм маань зүгий байдаг. Тийм болохоор бас зүгийн аж ахуй эрхэлж байгаа энэ нийт зүгийчдтэй энэ сайхан үйлсэд нь бас амжилт хүсье. Тэгээд баярлалаа. Манайх ийм баталгаажуулалт органик юм уу тий? Органик баталгаажуулалтаа юу юм биш тий? Манайх бол одоо ингээд зүгийн аж ахуй маань Адраа олон улсын байгууллагатай одоо хамтын гэрээтэй хамтын баталгаажуулалтын гэрээг одоо ерөнхийдөө ингээд 4-5 жил бид нэр энэ байгууллагатай ингэж хамтарч төсөлд нь оролцоод тухайн одоо хамтын баталгаажуулалтынхаа багада одоо өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийг шалгуулад за энэ тухайн энэ шалгуулалтаа одоо төрийн болоод одоо бүхий л улсууд чинь хамтарч шалгана. Тэгээд за тухайн бүтээгдэхүүн органик юм байна гэдгийг баталж ийм гэрчилгээ олгодог байгаа. Өнөөдөр танаа хаанаас ирж оролцож байна? Ингээд манайх Баянгол дүүргээс ингээд оролцож байгаа жижиг дунд үйлдвэрлэлс эрхлэгч байна. Манайх ингээд гар хийцээ Монгол гутлыг яг Итали загвараар
ингээд хийдэг. Үндснийхээ хэв маягийг ингээд шингээгээд импортыг орлох бүтээгдэхүүн гаргадаг. Хичээлээ үйл ажиллагаа. Үйл ажиллагаа явуулаад 20 хэдэн жил болж байна. Тэгээ яг энэ үзэсгэлэнгээр ингээд яваад одоо 3-4 жил явж байна. Тэгэхээр энэ жилийн үйлдвэрлэл нь ямар яг худалдаа авалт одоо энэ үзэсгэлэнд оролцоод ирнэ худалдаа авалт хэр байдаг гэ танах бас нэлээд оролцдог юм шүү дээ. Худалдаа авалт бол юм бол дайжгүй шүү дээ. Энэ чинь нөгөө хотоос дэмжиж үн төлбөргүй болохоор бид нар үйлдвэрлэх үнээр ингээд зарагдаж байгаа. Тэр талаараа бол даваа. Шинэ одоо энэ ингээд тувлын ингээд арьсаар ингээд хийгдсэн. Итали хэм маягийг Монгол хүний олон онцлог ингээд тааруулах хийсэн ингээд 800 мянга. Энэ яагаад ийм үнэн юм байна вэ? Бид нэр өөрсдөө энэ хивийг ингэж хийдэг болохоор татахгүй. Тийм болгоод бид нэрэс нь өөрсдөө үйлчилж байгаа. Тэгэхгүй манайхан зарим нь болохоор үнэтэй гэж хэлдэг шүү. Тэрийг Олноор үйлдвэрлэдэг гэсэн үг үү те? цөөн тоо. Захиалгын дагуу. Одоо энэ ингээд шин загвар ингээд морины гутлаа яг энэ морины ингээд спортоор ингээд томруулаад ингээд хийсэн. Одоо энэ шинэ ингээд Монгол гутлыг Европч байгаа гэдэг гаргасан юм. Наачууд ямар хэвтэй байна? Энэ 650 мянга ч. 650. Морины гоч нь. Энэ морины гутал нь Сая. 2.4 см миллиметрийн зузаатай үхрийн ярьсаар ингээд хийсэн. Нөө материалынхаа орцсноос авсан гэж байна. За зуны програм чинь зуны гочлнаас гэсэн ганцыг. Тийм. Энэ бол нэг юм шин загварын юм гутал ингээд гаргасан. Энэ бол ингээд 250 мянга. Энэ бас нэг юм хөөрхөн юм байна. Энэ бас нэг 250 мянга. За тэгэхээр Баянгол дүүрэгт үйл ажиллагаа гэдэг гэсэн. Баянгол дүүрэгт Gold Style гэдэг. Манайс ирж оролцож байгаа ямар бүтээгдэхүүнээр оролцож байна? Сайн байна уу. Манайх болохоор энэ Багнуур дүргээс оролцож байгаа. Замзуур гээд ийм компанид өөрсдөө бас ийм жижигээ дундаа үйлдвэрлэл эрхэлдэг тийм байгаа юм. Бүтээгдэхүүн болохоор ерөнхийдөө яг нөгөө Монгол аргаар хийгдэж байгаа өөрсөндөө хийгдэж байгаа доторх орцсон гэх юм бол борцтой, борцогтой, өрөм, хайлмаг, шар тостой тийм шар будаатай тийм ерөнхийдөө их баялаг орцтой маш амттай тийм гоё бүтээгдэхүүн байгаа. Энэ шинэ бүтээгдэхүүн юм байна те. Тийм ер нь бол шинэ бүтээгдэхүүн сая 4-5 сараас л яг үйлдвэрлэж эхэлж байгаа тийм байгаа. Тэгээд одоо ерөнхийдөө бол ийм хоёр төрөл байгаа. Энэ болохоор зүгээр нэг удаагийн аягтай дээрээс нь дотор нь буцсан халуус хийгээл уучна. Энд нь болохоор дотроо ийм дөрвтэй бэлдэж байгаа юм. Өөртөө аяг нь хийгээл бас энийг нөгөө гадагшаад төшөө бас авч явахад хүнд бэлгэнд өгөхөж бас сэтгэлтэй болгож байна. Үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлж ажиллах зорилготой байгаа вэ? За ерөнхийдөө бол юундээ одоо Улаанбаатар руу зах зээлд бас оруулах гэж бодож байгаа. Одоогийн байдлаар бол Багнуур дүүрэгтээ бүх дэлгүүрүүдэд болон манай өөрийн дэлгүүрт цайны газруудаараа газартаа бол үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгээд ер нь бол цаашдаа сайн дэлгэрүүлээд бас энэ брэнд болгоод явах сонирхолтой. За бид нар энэ чиглэл компани одоо хэсгээр ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр энэ жижиг дунд үйлдвэрлэлээр ирсэн дэлхийн өдөрт танахаас оролцож байна те. Тэгэхээр та бас өөрийнхөө одоо энэ компани бүтээгдэхүүний талаар манайхаас танилцуулъя. За өнөөдөр дэлхийн жижиг дунд үйлдвэрлэлийн өдөр тохиолдол хүн хөдөөж хаяан Улаанбаатарын нийслэлийн засгийн хамгийн гадаад хамтран зохион байгуулж байгаа энэ үйлчлэл манай компани оролцож байна. За бид бол одоо энэ үйлчлэлд хүнстэй хөрөлцөхөд аюулгүй ганц сав буюу стандарт бас хонцор савнаа татгалзыг хэмнэхүү уриатай энэ төслийнхаа үйлдвэрлэж танах төхөөрөмжүүдийг энд байрлуулсан байна. За бид энэ өнөөдөр бид хонцор савнаасаа холбогдлолтой орт тавдраараа дэлхийд тэргүүлж байгаа ийм одоо үнэт мэдээлэл хэдий сонсч мэдэж байгаа ч гэсэн оронд нь одоо хэрэглэх тийм сав байхгүй эсвэл сав нь үнэтэй гэдэг юм уу ийм асуудлуудаас болоод бид өнөөдөр олноороо өвчилж ийм эмгэлтэй байна. Тэгэхээр бид яах вэ гэхээр өнөөдөр яаж хийж байгаа сүү цагаад айраг сүүнийхээ боловсруулж байгаа, тээвэрлж байгаа, хадгалж байгаа сав суулгыг стандарт ганц саваар
солих юмсан. Гэр болын айл ирэх нь ундан усныхаа сав, хадгалдаг савыг бас эвэрдэхгүй ганц саваар солих юмсан гэсэн ийм хүсэл тэмдэглэл бол ард иргэдийн нууд хэдийгээр байгаа ч гэсэн ард түмний амьдрал ядуу байгаа энэ үед үнэхээр сольж чадахгүй байна. Энийг бол нэг одоо компани, нэг аж ахуйн нэгжүүд хийгээд байхгүй. Энийг бол нэлээд одоо олон төрөөрөө хамтаараа төрийн бус байгууллага, банк улсын байгууллагууд бүгдээрээ нийлж хагаад энэ савыг одоо солих ийм боломжтой, ажиллах боломжтой байдаг. Тэгэхээр энэ утгаараа яг хөөөр олноороо нийлж хагаад стандарт ус хонцор соноор татгалзаж эрүүл мэндэд хөрөнгө оруулахыг бас ард иргэдтэй уриалж байна. Ингээд манай сайтын зорилттой бүлгийн хамт олон хонцор савнаацсан татгалзаад за нэг удаа аваад та үе дамжин хэрэглэх ганц саваа худалдан авч өөртөө эрүүл мэндэд бас хөрөнгө оруулаад өөрийнхөө үйлчлүүлэгчд Монголын ард түмэнд бас хөрөнгө оруулаач гэж уриалж байна. Одоо чинь танаа дээр чи 2-3 төрлийн юу сав харагдаад шүү дээ. Тэгээ сав олон янз. Дунджаар үнэ нь хэдээс хэдийн хооронд байна. За 180 мянгаас 650 мянган хооронд байгаа. Өөрөөр савнуудаас олон янз байгаа том жижиг зориулт тентээс шалтгаалаад байгаа. Ер нь бол 20 литрийн канистр 210 мянган төгрөгтэй байгаа. Та нэг авсан бол 5 дамжиж хэрэглэх боломжтой гэж. Тэр нь малчтын одоо танаахаа судалгаа авалт хийж байгаа хандлага энэ төр нэмэгдэж гинөө тань мэдээж өөрчлөж байгаа юм байгаа. Ер нь одоо манай Улаанбаатарчууд ах トゥ нартай аав ээжтэй очихдоо энэ сав судалгааны судалж авч бэлгэнд өгдөг ийм боломжид ер нь их болж байна. Тэгээд одоо багаар худалдаа авч байна. Тэгэхээр явандаа бид одоо төр засгаа тэмцэгтэйгээр энэ онцгой Монголын төлөө бүгдээрээ монголчууд төр чигээрээ ажиллах тэр чигээрээ нэгдэн ажиллах юм одоо байвал одоо бид бүгдээрээ нийлж хагаад энэ том одоо аюулаас ангижирч эрүүл мэндтэй бүгдээрээ хөрөнгө оруулна гэж ойлгож байна. За баярлалаа. Манай байгууллага хүнстэй аж ахуйн хөнгөлөлтөөр яамны харьяа хүнстэй аж ахуйн хөнгөлөлтөөрийн судалгаа хөгжлийн төв гэж байгууллага өнөөдөр бас олон нийтэд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор одоо нээлттэй хадгалах албаны өдөрт одоо бид оролцож байгаа. За манай байгууллагын дэргэд одоо арь ширний төв лаборатори гэж байдаг. За манай төв лаборатори цоошноор одоо тоног төхөөрөмжтэй бүгдийг сайжруулад одоо ингээд нэвтрүүлэлтийг хийцсэн. За тэгээ одоо өнөөдөр бол арь ширэн бүтээгдэхүүний бүх төрлийн шинжилгээг бол хийдэг болсон. За энэ лабораторийн сурталчилгааг хийж байна. За дээр нэмээд манайх одоо энэ хүнстэй аж ахуйн хөнгөлөлтийн салбартын түүхийдийг чанаржуулах зорилготой одоо энэ мөршгөлтийн системүүдийг бол манай байгууллага хариуцсан явуулж байгаа. Тэгэхээр энэ мөршгөлтийн системүүдээ бас ард олон нийтэд одоо танилцуулахаар ингээд ажиллаж байна. За мөн одоо биднес одоо бас энэ хүнстэй аж ахуйн хөнгөлөлтийн судалгаа хөгжлийн төвийн чиг үүрэг бол эрдэм шинжилгээ байдаг. За энэ эрдэм шинжилгээний ажлуудаа бас одоо иргэдэд танилцуулахаар ингээд зогсож байна. Тэгэхээр эрдэм шинжилгээний хүрээнд бас ямар бодтой шинэлэг судалгаа, шинжилгээ зүйлүүд үед хийж байна. За яг нь ер нь бол манай байгууллагын гол зорилго нь бол энэ салбарт тулгамдсан асуудлуудыг бид бас эрэл хийлэх, за эндээс гарах гарц шийдлийг одоо олох тийм үндсэн гол зорилгыг хэрэгжүүлж байгаа. За хамгийн одоо ойрхон асуудал бол энэ арь ширний гэмтэл гэж үүдэг. За энэ арь ширний гэмтлийг одоо бид бас бууруулахгүй бол энэ арь ширн одоо түүхийдээ маань чанар одоо хэн чирэггүй хог болоод байна гэдэг ийм асуудал байгаа. За энийг одоо бид бас энэ мөршгөлтийн системээр бол шийдэж болох юм байна гэдэг дээр одоо бид бас судалгаа шинжилгээнүүдээ хийгээ явуулж байна. За мөн одоо хүнсний ногооны одоо чанарын асуудал байгаа, сүүний чанар асуудал байж байгаа. За ингээд зөвгийн балны чанарын асуудал байна. Эднээс бүгдийг нь одоо үндэсний чанарын сүлжээ гэдэг одоо ийм концептыг одоо бид бас боловсруулад ажиллаж байгаа. Арь ширний мөршгөлтийн юу гэдгийг та зөвхөн тодорхойлж яг юу байх вэ? За өнөөдөр ингэж байна малчид дээр бол арь ширний амьдын гэмтэл бий болдгийн паразитын гэмтэл гэсэн. За энэ яаж юм гэхээр мал эмнэлгийн үйлчлэгээ хийлгэхгүй, угаалга туулах хийлгэхгүйгээс шалтгаалаад арь шир маш ихээр хөрсөн гэмтдэг. За энэгээр одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр нэлийн төвөгтэй бүтээгдэхүүн гарч ирээд ингээд чанаргүй бүтээгдэхүүн гараа хаяглих гарч ирээ. За нядлагын үеийн гэмтэл гэж байж байгаа. Тэрийг бол одоо манай энэ буюу одоо 90% одоо бид бас гар харгаар нядлагаа хийдэг. Энэ гар харгаар хийж байгаа нядлагаан дээрээс маш их эсгэлтийн гэмтлүүд гарч ирж байгаа. За эсгэд хайцсан арьсаар бол бүтээгдэхүүнүүд маш их одоо ологдлууд үүсч байдаг. За ингэсэнтэй холбоотойгоор бид бас гадагшаа экспортын бүтээгдэхүүн ч одоо тэгээд маш их одоо алдагдaltaй үйлдвэрлэлийн одоо ашигтай ажиллагаа маш бага болчихдог. За нядлагын дараах гэмтэл байгаа. Одоо нэдлсэн дараагаар одоо чанарын хамгаалалт тэгээгүй шалтгаалаад арь ширийг өмхөөрүүлж хайдаг ч юм уу те.
ийм одоо гэмтлүүд гараад байгаа. Тэгэхээр энэ гэмтлүүдийг бүгдийг бид бас энэ мушгилтын системээр одоо нэмийн өртгийн сүлжээнд оролцож байгаа бүх хүмүүс бие биенээ хянах боломжийг бол энэ манай мушгилтын системд бол гаргаж өгнө гэсэн. Тэгээ ингэснээр бид бас одоо энэ арь шинэ урамшууллын журманд өөрчлөлт оруулаад урамшууллыг бол одоо энэ түүхийдэн чанарлуугаар чиглүүлэх одоо ийм гол зорилтын хүрээнд явж байгаа гэсэн. Манай чинь бас нэг төмсний манай дээр одоо яг зөвхөн өнөөдөр Монгол улсад энэ төмсний хэрэглээ өндөр. За тэгсэн хэрнээ бид бас одоо өөрсдөө яг нэг үрийн төмсөө монголчууд бол үйлдвэрлэхэд одоо дутмаг байгаа. За манайх одоо хамгийн гол нь одоо бас энэ орон нутагт тариалтан дээр одоо өвчлсөн төмснүүд өвчлсөн хөрснөөс одоо асуудлууд нэлээд үүсэж байгаа. За гэтэл бид бас өнөөдөр нэг яг вирусгүй өөрийн гэсэн төмсний үргүү уус байхгүй. Тэгэхээр манайх бол энэ өсдөж хөнгөлдрийн яамны хөрөнгө оруулалтаар манайх одоо вирусгүй төмсний бичил болцоо үржүүлэх лабораториг бол ашиглалтанд оруулаад одоо 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За энэ жил бол одоо бид бас 35 мянган ширхэг үрийн одоо үрийг одоо бид бас бэлдэж авах юм боломжтой болно. Ингэснээр нэг нийт одоо вирусгүй төмсний хангалтыг бол 30 орчим хувийг бол бид бас энэ жилдээ хангах боломж бий болно. Эх жил бол энэ маань 50-70% гэх мэт ингээд үргэлжлээд явагдана. Өнөөдөр ингээд хүмүүсүүд хам нээлттэй албаны өдөр жижиг дунд үйлдвэрлэлийг дэлхийн жижиг дунд үйлдвэрлэлийг тэмдэглэж байна. Та энэ арга хэмжээний талаараас за та бүхэнд энэ өдрийн мэд хүргэе. Тэгээ өнөөдөр хүмүүсүүд ажих хөнгөн үйлдвэрийн яам, за харьяа байгууллагуудтай хамтраад нээлттэй хаалганы өдрийг одоо зохион байгуулж байна. За өнөөдрийн энэ нээлттэй хаалганы өдөр маань 16 сарын 12-ны өдөр 13, 14 гээд 3 өдрийн турш үргэлжилнэ. За жил бүрийн 6 сарын 27-ны өдрийг дэлхийн жижиг дунд үйлдвэрлэгчийн өдөр болгон ингэ тэмдэглэдэг боломжтой. Тэгээ өнөөдөр энэ нээлттэй хаалганы өдрөө за энэ дэлхийн жижиг дунд үйлдвэрлэгчийн өдрийг угтаж одоо зохион байгуулж байгаагаар онцлог байна. За хүнсэд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас одоо иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээнийхээ талаар мэдээлэл танилцуулгыг одоо салбарын яамнаас зохион байгуулж байна. За мөн яамны дэргэд харьяа байгууллагууд өөр өөрсдийнхөө чиглэлээр хэрэгжүүлдэг үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх, мэдээлэл өгөх, зарим одоо төрийн үйлчилгээ газар дээр нь үзүүлэх ийм чиглэлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа. За мөн одоо жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгчийн өдрийг тохиолдуулаад манай жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан, зээлийн баталгаалтын сангаар баталгаа гаргуулсан аж ахуйн нэгж хоршоод маань энэ бүтээгдэхүүн үзэсгэлэнгээ гаргаж ингэж оролцож байна. Тийм учраас одоо Улаанбаатар хотын иргэд нийслэлчүүд та бүхнийг бас энэ амралтын өдөр сквадрын талбайд одоо зорж ирж Монголын одоо жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй танилцах, бүтээгдэхүүн үйлчилгээг нь одоо худалдаж авах, за хүнсэд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбараас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ газар дээр нь авах, за мэдээлэл авах энэ боломжийг одоо олгож байгаа шүү гэдгийг бас энэ ташрамт хэлье. За дээр нь хүнсэд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам бас иргэн аж ахуйн нэгжүүдэд бас мэдээлэл өгцгийг ажиллаж байгаа. За Монгол улс Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд төр хэлэлцээ гэрээ байгуулад ингээд хамтраад ажиллаж байгаа. Энэ хүрээнд 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг одоо Евразийн зах зээлд татваргүй болон одоо татварын хөнгөлөлтөд гаргах юм боломж бүрдсэн. Энэ хүрээнд одоо экспорт хийх сонирхолтой иргэн аж ахуйн нэгжүүдэд одоо мэдээлэл өгцгийг одоо бид энэ нээлттэй хаалганыхаа өдрүүдийн хүрээнд одоо ажиллаж байна. жижиг дунд үйлдвэрлэлийн өдөр болж байгаа болохоор бас танаас одоо жижиг дунд үйлдвэрлэлийн одоо зээлийг олгох те сангийн зээлийг олгоход бас нэлээд өөрчлөлт хийж байгаа гэж хэлээд байгаа. Та энэ дээр бас ямаргүй өөрчлөлт орж байгаа. Монгол улсын ерөнхий сайдын санаачлаг багт чөлөөлөл аяны хүрээнд бид нар аль болох одоо зөвшөөрлийг багасгах, иргэн аж ахуйн нэгжид одоо хөнгөн төргөн шуурхай үйлчлэх ямар нэгэн одоо төрлийн хүн суртал үзүүлэхгүй байх чиглэлээр одоо салбарын яам ажиллаж байгаа. Энэ хүрээндээ одоо салбараас олгож байгаа зөвшөөрлийн шинжилгээ бичиг баримтуудыг зэгцлэх, зарим журмуудыг одоо шинжилэлт оруулах өөрчлөлтүүдийг хийж байгаа. За энэ хүрээндээ ч гэсэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн зээлийн хугацааг нь уртасгах ажлуудыг бас зохион байгуулж ажиллаж байгаа. Шалгаруулалтыг одоо богино хугацаанд хийх журмыг хөнгөвчлөх ажлууд хийж байна. За орон нутгуудад одоо хамгийн их яригддаг асуудал нь хоршооны асуудал их яригддаг. Тэгээ хоршооны журмыг бас шинжилж, за хоршооны журам дээр шаарддаг бичиг баримтуудыг төрөл байгаа мэдээллүүдээ одоо иргэдээс дахин шаардлагагүй байх. За төрийн шийдвэрийг одоо 24 цагт нь багтааж одоо шийдвэр гаргах процессыг одоо яаж хөнгөвчилж болох чиглэлээр бас бид нар ажиллаж байгаа. Тэгээ энэ чиглэлээр бол одоо тодорхой шийдвэрүүд гараад иргэн аж ахуйн нэгжид маань одоо төргөн шуурхай төрийн үйлчлэгийг авах боломжууд одоо бүрдэж байна. Баярлалаа.
Асан. За өнөөдөр хүч хөдөлж хааны нээлттэй албаны өдөр. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн дэлхийн өдөр болж байна. Тэгээд танаа газрын зэнд яаж оролцож байна? Та бас газрынхаа үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл иргэдэд хэрэгжиж байна. За Монгол улс Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудтай худалдааны төр хэлцээр байгуулсан. За энэ хэлцээр маань бол энэ оны одоо 7 сарын 2-ноос мөрдөгдөж эхэлнэ. Хэлцээрийн хүрээнд Монгол улсаас 367 нэр төрлийн бүтээгдэхүүн эдгээр 5 оронд бол галын албан нот руугаар экспортлохын боломж бүрдсэн. Ингэснээр бол энэ 367 нэр төрлийн бүтээгдэхүүний 97% нь хүнс аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнүүд байгаа. Эдгээр 5 орн маань 200 гаруй хэрэглэгчтэй маш том зах зээл. Тэгээ энэ бол бас Монголын уламжлалт бүтээгдэхүүнүүдийг эдгээр орнуудад экспортлох боломжийг бүрдүүлж байгаа. Энэ талаарх мэдээллийг бас өнөөдрийн нээлттэй хаалганы өдрөөр энэ жижиг дунд үйлдвэр хэрэглэгчтэй бас хүргэж байна. За. Мөн одоо Евразийн эдийн засгийн чиглэл нөгөө харилцаа юу вэ? Хэлцээрийн хүрээнд бас хамгийн их экспортод гарах бүтээгдэхүүн бас арьшил тий махан бүтээгдэхүүн арьшил бүтээгдэхүүн байх гэдэг. Тэгээ энэ 367 төрөөсөн 97 хүнстэй хөнгөн өдрийн салбар. За тэн дундаа дийлэнх бүтээгдэхүүн маань бол ноос, ноолуур, арьшил, махан бүтээгдэхүүнүүд байж байгаа. Энэ маань бол яг бидний уламжлалт энэ өмнө гаргаж ирсэн бүтээгдэхүүнүүд бол зах зээл дахин одоо гайлын албан нот руу гарах боломжтой болсон нь манай бас бүтээгдэхүүн өрсөлдөх чадварыг нэмэгдүүл ийм боломж байна гэж харж байгаа. За нөгөө тантай уулзсанаас бас нөгөө нэг арьшилны үйлдвэрлэлийн чиглэлд арьшилны боловсруулалт чиглэлд бас хөдөөж ханаас үдээд бас нэлээд санаачлагтай ажиллаж байна тий. Арьшилны үйлдвэрлэлийн уулзалтуудыг хойхон хийгээд байгаа. Ямар бодит үр дүн хийхээр шийдэл гарч байгаа вэ? Тэр талд юу гэж байна? За Монгол Улсын ерөнхий санаачлагын цагаан алт үндэсний хөдөлгөөний өрөөнд бол арьшил, ноос, ноолуурын салбарыг хэрэгжүүлэх энэ хөдөлгөөн маань хэрэгжиж явж байна. За үүний үр дүнд өнгөрсөн онд 500 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хөрөнгө оруулалтын болон эргэлтийн зээлийг олгосноор бол энэ 3 салбартнаас ахиж гарлаа. За жишээр ялангуяа арьшины салбарт бол 500 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадал шинээр суурилсан байж байна. За гэхдээ энэ арьшины салбарыг бас амжилттай явуулах нөгөө нэг үндэс нь бол малчтай хамтарч ажиллах юм асуудал байна. Яагаад гэвэл арьшины маань амьдын болон нядалгааны за нядалсны дараах тортолтын гэмтэлүүд ихээхэн байгаа нь бол энэ үн цэнтэй сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бол сөргөөр нөлөөлж байгаа. Энэ үрээнд Монгол арьшины үйлдвэрлэлийн холбоо за хөдөө аж ахуйн бизнестэй хамтраад аймагуудтай бол шууд энэ малчтын оршоо арьшины үйлдвэрүүд түүхэд бэлтгэлээ стандартын дагуу бэлтгэх энэ ихний тогтолцоо хийх бэлтгэл ажиллаа хийгээ явж байна. Одоо энэ сартаа багтаад бол 100 аймагуудаас бас энэ ажиллаа эхэлнэ. Юу хийн гэсэн үг вэ? Тэгэхээр тогтолцоог. За тэгэхээр энэ тогтолцооны хүрээнд мэдээж юу вэ гэхээр тэрж одоо 30 жил алдагдсан нөгөө түүхэд бэлтгэлийн тортолтой анхан шатны тортолт хийхгүй. Өөрөөр хэлбэл арьсааг стандартын дагуу одоо давслах дулааны үйлдвэрлэлт хөлдөө тийм арга хэмжээнд хийгдэхгүй байгаа учраас бол одоо нөгөө үйлдвэр дээр стандартын бус арьс хэрэглэхээр гэмтэл их гараад. За нөгөө талаас малчтай нөгөө тарилга туулга тогтмол цаг хугацаанд нийгэхгүй паразитлах өвчнөөс болоод малын нөгөө амьдын үеийн гэмтүүд нь бүтээгдэхүүний өсөлтөд зөргөөр нөлөөлж байгаа. Энэ бүх асуудлыг зохицоор шийдэхэд энэ ажил маань эхэлж байгаамаа.